За, социал демократ эмэгтэйчүүдийн холбоо ээж турлаа хийгээд таныг 99.7%-аар сонслоо. Ер нь одоо цаашаа та ямар бодлого хэрэгжүүлж чадах таны мөрийн хөтөлбөр юу вэ? За, социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монгол Ардын намын дүрм за өөрийнхөө холбооныхоо дүрмд заасны дагуу энэ удаа сэлж тус их хурлаа хийж шинэ бүтцэг хон байгуулалтаа эхлүүлж байна. 1 сарын 13-ны өдөр бах хурлаа хуралдаж их хурлыг зарласан. За ингээд 521 төлөөлөгчтэй байхаар одоо их хурлынхаа квотыг тогтоож өнөөдөр 521 төлөөлөгчөөс 89% эрсдэлтэйгээр их хурл маань амжилттай зохион байгуулагдж байна. За ингээд миний хувьд одоо ерөнхийлөгчд нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөөр танилцуулахдаа үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг ийм танилцуулгыг хийсэн. Бид социал демократ үзэлтэй эмэгтэйчүүд ямар хүлээлттэй байгаа юм бэ? Нийгэм ер нь биднийг юу гэж хардгийг? Социал демократ үзэлтэй эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ гэдэг дээр би бас одоо намынхаа дэргэдэх стратеги активмаар судалгааны ажил бас захиалж судалгааны үр дүндээ тулгуурлан энэ 5 бодлогыг бас гаргаж танилцууллаа. За нэгдүгээрт нь одоо women гэдэг үгийнхаа одоо үсгээр л эхний 5 үсгээр нь энэ бодлогоо нэрлэж явсан. За well-being буюу одоо эрүүл оршихуй гэж эмэгтэй хүн болгон эрүүл байж иж үр хүүхэд эрүүл байдаг. Их бүр эрүүл байх юм бол эх орон хүн ам эрүүл байдаг. Тэгээд ухааны болоод биеийн сэтгэлийн эрүүл мэнд бүхий л одоо зүйлээрээ эрүүл орших, эрүүл саруул орших асуудлыг хүн өөрөөсөө эхлэх ёстой. Өөрийгөө хайрлаж чадаагүй хүн бусдыг хайрлана гэж бол байхгүй. Тийм учраас өөрийгөө төлөвшүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх тал дээр өөрсдийгөө нэг номерт анхаарч өөрчлөлтийг өөрөөсөө хийя. За энэ чиглэлээр нийгэмд бас тодорхой ажлуудыг зохион байгуулж энэ хүрээндээ эрүүл Монгол ээж хөтөлбөрийг одоо улс орон даяар хэрэгжүүлье гэдэг энэ санаачлалыг дэвшүүллээ. За хоёрт нь бол opportunities буюу боломжууд. Тэгэхээр бидний өмнө эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүйгээр аливаа төрлийн үйл хэрэгт гендерийн тэгш боломжийг олгож ажиллах нь өөрөө төрт ёсны үнэт зүйл байх ёстой. Төрт ёсны зарчим байх ёстой. Тэгэхээр энэ зүйл дээр бол одоо бид өөртөө нөхцөн боломжуудыг хүүсийн асуудлаар биш өөрсдийн мэдлэг чадвар, задлах туршлага, ажлын гүйцэтгэлээрээ үнэлүүлж өсөж дэвжих хүлээн зөвшөөрөх асуудал болж чухал байна. Өнөөдөр улсын их хурлын одоо улсын хурлаар батлагдсан хууль тогтоомжууд эмэгтэйчүүдийн асуудал бол дангаар авшилтай хүүсийн тэгш оролцооны асуудалтай. Бүх шатны сонгуульд одоо 20%, 30%, 40% гэдэг ингээ хангалттай одоо боломжуудыг нээж өгч байгаа. Гэхдээ өнөөдөр намын даргын хэлсэн үгэн дээр бас онцлсан зүйлийг бид одоо учрал дарга хэлсэн илтгэл дээр онцлсан зүйлийг би бас хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ юу гэхээр энэ квот гэдэг бол одоо төр зуурын төр хугацааны асуудал юм аа. Бид эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд одоо арга ятсан л хэлбэр шүү дээ. Яг одоо боломжоор бид нар үнэхээр эмэгтэй хүн хийж бүтээж байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөж чадах юм бол харин ч илүү бид бол одоо энэ хүүсийн асуудал ярихаас илүү тэгшэрхийн тухай ярихаас илүү хийж бүтээх ажлуудынхаа талаар ярих юм цаг хугацаа ирж байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийг бэлтгэх тухайн асуудал биш энэ боломжийг олгож нээх тухайн асуудал бэлтгэгдсэн эмэгтэйчүүдийг нээх асуудлыг дэмжнэ. Тэгээд Монгол Ардын нам бол эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн төлөө гэдэг энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Харин эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдийн төлөө гэдэг бодлогыг хэрэгжүүлье гэдэг энэ хүрээнд нэгдлээ. За энэ хүрээнд бол одоо Монгол Ардын намын дэргэдэх социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэргэд эмэгтэйчүүдийн академи байгуулахаар одоо бодлого зорилтоо оруулсан. Энэ бол намын мөрийн хөтөлбөрт бас туссан асуудал байгаа. Намын бодлого шийдвэрт туссан асуудал байгаа. За гуравт нь бол motherhood буюу их хүүхдийн асуудал. Ер нь их хүүхдийн асуудал эмэгтэйчүүдийн сэдэв болчихсон. Өссөн үсээгүй нэг эмэгтэй хүн ярих ёстой гэдэг ойлголт нийгэмд хүрчихсэн. Тэгээ бид ярихаас ч өөр арга байхгүй. Ээж хүүхэд эрүүл байж иж эх орон эрүүл байна гэж бид түрүүлсэн. Тийм учраас энэ үндэсний аюулгүй байдлын асуудал тусгаар тогтнолын асуудал болсон. Тэгээ Монгол улс үндэстэн эрүүл байж иж хүн ам зүй өссөн. Хүн ам зүйн бодлого зөв явна. Хүн ам өссөн. Өнөөдөр урд хөрш маань 1.4 тэрбум хүнтэй, хойд хөрш бараг 150 сая хүнтэй байхад бид 3.5 саяулахна. Хүн ам зүйн бодлогоо бид алдаж болохгүй. Өсөлтийн хурдыг бууруулж болохгүй. Тийм учраас энэ хүрээнд 5 сая Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг энэ бодлоготоо дэвшүүлсэн байна. За дараа нь бол дөрөвдөх бодлого маань энтерпренеур буюу шинэ бүтээл оновчтой санал гэж ярьдаг юм да. Социал демократ үзэлтэй эмэгтэйчүүд бид бүгд л шинийг санаачилдаг эрэлхийлдэг бай. Бүтээл цэцгэлгээ хандлагатай байя. Энэ хүрээнд эмэгтэй хүн заавал гоо сайхан байх албагүй. Бид бүтээлч байх ёстой. Тийм учраас бүтээлч сарнаа хөтөлбөрийг улс орон даяар өргөжүүлж эмэгтэйчүүдийнхаа бүтээлч сан санаачлагыг дэмжиж ажиллана. За тавд нь national values гэж байгаа. Nationalism гэж бас үзсэн ч болно. Тэгэхээр үндэсний
үнэт зүйл энэ өв соёлоо хадгалах, ялангуяа одоо өв соёл, өв түүх, язгуур эрхэм шиг төрч ёсны энэ эрхэмсэг оршихуйг бид Монгол хүн болгон дээдэлж мэддэг. Өв түүхээ хаанаас нь ч одоо хэн ч асуусан гадны хүний өмнө хариулцдаг, мэддэг. Монгол эх орноороо бахархдаг энэ үндэсний үзэл санааг суулгах үндэс суурь нь өөрөө ээж хүн юм а, эмэгтэй хүн юм а. Бид өөрсдөө энэ талаараа өөрийгөө боловсруулж зэгцэлж мэдлэгтэй байж иж үр хөвгтдээ заасургана. Нийгэмд энэ эерэг манлайлалыг түгээн ингэжээж Монгол хүний үнэт зүйл, Монгол хүн болсноороо бахархах энэ сэтгэл зүйг бид нэр төрүүлж эх орон сэтгэлгээ хөгжүүлэх ёстой юм. Тэгээ энэ хүрээндээ энэ таван бодлогыг хэрэгжүүлснээрээ бид бол одоо нэг эмэгтэй хүн өөрийгөө хөгжүүлээд явах, нийлээд нэгдээд хамтдаа бүгдээрээ бие бинийгээ хөгжүүлээд нийгмийн сайн сайхны төлөө явах бол илүү хүчтэй юм а. Тийм болохоор эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж she for she буюу эмэгтэйчүүдийн төлөө гар гараа барилцсан нийгмийн зорилгын төлөө нэгдэж алхацгаая гэдэг юм уриалга бодлоготойгоор өнөөдрийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулж одоо сонгуульд нэр дэвшсэн. Тэгээ бас Одоогийн баг хурлын онцлог нэрний үнд байна вэ? энэ удаагийн их хурал харьцангуй бас одоо цаг хугацааны хувьд нэлээд бас сар шин ойрцсон цаг хугацаанд манай төлөөлөгчид бол одоо 80% эрсдэлтэй гэдэг бол хангалттай сайн ирлээ. Тэгээд бид дэвшүүлсэн бодлого зорилтын дээр бүгд нэгдэж чадлаа. Өнгөрсөн хугацааны өв түүхээ бид мартаж болохгүй. Үеийн үед цаг хугацаанд энэ одоо намын дэргэдэх Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага 31 тгчэлтэй өв түүхээ бүтээж аваа. Энэ цаг хугацаанд өмнө нь одоо манай Алтай ерөнхийлөгч, Оюун хорол ерөнхийлөгч, Цогцолмаа ерөнхийлөгч, Саран гэрэл ерөнхийлөгч, хамгийн сүүлд одоо Булгантын ерөнхийлөгчөөс би ажил авч байна. Тэгэхээр энэ таван ерөнхийлөгчийн удирдлага манлайлалдор манай Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага өөрөө энэ түүхийг бүтээж чадсан. Цаг хугацаа бүртээ хамгийн онцлог шинэлэг зүйлүүдийг гаргаж тодорхой алхмуудаар дэвшлиг гаргаж ирсэн. Одоо цаашдаа бид энэ эмэгтэйчүүдийн 40% квотын энэ боломж олдож байгаа цаг хугацаанд энэ боломжийг бид нар энэ зам харгуйг нээж өгсөн энэ зам харгуйг илүү тод гэрэлтүүлэх үүднээс бид өөрсдийгөө бэлдэх, өөрсдөө л эв нэгдэлтэй байх, өөрсдөө л эх оронч сэтгэлгээгээ төлөвшүүлэх ёстой л гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ нээсэн зам мурыг илүү дардан, илүү гэрэл гээгээтэй байлгахын төлөө энэ байгууллагыг бас одоо хамт олонны эв нэгдлийг хангаж эмэгтэйчүүдээ бас нэгтгэж, хүчийг нэгтгэж хамтдаа бас нийгмийн сайн сайхны төлөө ажиллах зорилгоо хэрэгжүүлнэ гэж бодож байна.